Эний өөрийн нөгөө одоо судлаачны хувьд ихэд бид нар нэгдээгүй гамшиг нь өөрөө эргээд биднээсээ илүү хүн төрлөختөнд очих гээд байгаа. Гуниглах үе одоо ер нь мэдгүй таны ярианаас сонсоход нэг хүндрээл гунаад идэгч болов гэмээр. Тэгтээ энэ чи хүний амьдрал шүү дээ. Гуниглах юм чи миний жоохон том юмд гунигладаг гэх юм уу би. Жишээлбэл бөмбөрцөг дэлхий минь харин биш шүү. Арил хайр найргүй хайрлж чинь те. Гимлай мөс 100 жил тайлах мөс нь 30 жил тайлж чинь гэж шүү дээ. Энэ л харин жоохон хэцүү баг. Миний дандаа ярьдаг юм. Бид гурав энэ дэлхийн бүтэн том тогтцоог яагаад ярих чадвартай байна гэхээр тийм бид гурав монголчууд учраас яриад байгаа. Яг уу зүгээр Монголын 3-ны үл хүмүүний 3-1 нь лам хүн байсан гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ. Тэр их дайнч баатарлаг ертөнцийг тохинуулж байсан тэр монголчууд бүгд зэр зэвсгэн орхиод номд хувц өмсөөд тийм үү сахил санаварыг сахиж уул хад агууд даяанчилж бүхэл бүтэн Монгол орныг зан заншил бүх зүйлийг нь бурхны шашин таан уйлдуулж бүр номт орон болгож хувиргаад хөдөөний нэг чагуунц гэхэд л тийм ээ төвдийн харамбыг номоор гартуулж л байсан ийм одоо түүхт орон болгож хувиргаж байсан. Энэ юуны тулд яах гэж монголчууд Монголын үе дараалсан хаадууд энэ шашин сонголт хийж энэ орныг ийм байдалд хүргэвэ гэж. Тэр тэргүй монголчууд хүчрэг гэдгийн туйлыг үзсэн. Баян чинэл гэдгийн туйлыг үзсэн. Бүхнийг захирд эзэн байхын эдийг үзсэн арт юм ээ. Ингээд бид амар амгаланд хүн төрлөختнийг аваачхын тухайд үзээд ингээд амар амгалан голдгүй юм гэж. Ингээд сансар хорвоотоо тулалдаж бүхэл бүтэн ертөнцийн тогтолцоог ялан дав чөлөөлөгдөхын тухайд энэ сансрын аян данд улс орнороо морцсон алтгүй юм бид. Өөрөө өөргөө ялан дийлнэ гэдэг. Энэ бүгдийг тухайд хуйлран орно гэдэг бол энэ бол агуух оюуны хувьсал юм дээ. Энэ зөвхөн энэ хэдэн дэлхийн улс орн биш. Бүхэл бүтэн ертөнцийн тогтолцоог ялан дийлэхийн тухайд улс орноороо энэ аян данд морцсон. Бид ийм л алт түмний өрхөөхтөл дээ. Энэ буддизм гэдэг юм бол бидний нэг тийм дархлаа бадан хэдийгээр сүлд одоо орж ирсэн ч гэсэн тийм үү. Дархлаа гэж юу юм бэ? Яг гоо дархлаа гэдэг нэг тийм миний ойлгож байгаа бол нэг хүн болгонд нэг үндэстэн болгонд нэг юм байгаад байгаа шүү. Тийм үү. Тэр нь бол дандаа шашин байдаг. Тэр энийг дархлаатай холбоотой бас нэг тийм бид нар чинь ийм шашинтай. Энэ шашин өөрөө мухар сүсэг биш тийм ээ. Одоо юу гэдэг баабар их гоё утсан байдаг шүү дээ. Хулгай хийчээд талын ламд өгöd намайг хулгай хийсэн гэж битгий бодороо гэж ном уншуулж байна гэдэг биш тийм ээ. Мухар сүсэг биш. Шалгалтандаа унахгүй төлөө ном уншуулах биш тийм ээ. Ерөнхийдөө дотроо одоо тэр философийн одоо судалдаг тийм юм руу орох хэрэгтэй болов. Дархлаа гэдэг нь та илүү оюун санааны дархлаа талруу яриад байна. Оюун санааны одоо дархлаа. Одоо шин дэлхийд даяар одооноос л тэр экологи гэж ярьж эхэлж байна. Тэр нь буддизм бол өөрөөр нь бол цаашдаа нэлээд тэлэх болов гэж байна. Энэ их толгой, их хориг гэнүү мөн үү? Европын холбоо гэнүү? Явж идэр за тийм үзэж байгаа монголчуудад би бүр гарцаагүй туйлын үннийг хэлээ. Хизээ нэгэн цагт Монголд хурж ирнэ эднэр. Путин ч ирнэ, хуужинтан ч ирнэ, Обама гэдэг хүн бол тэрцээгүй Google-ийн арчигдаа дараагийн хэн нэгэн тухайн үед ерөнхийлөгч байгаа тэр нь ирнэ угаасаа. Ирээд яг гоо эдгэр чинь ингээд нөгөө мацаад шалтгаан юундаа байна гэж ингээд хайгаад яваад нь штэ. Тэгсээр угаад сүйдээ хүссэн иш хүссэн ч мөнх тэнгэр гэд нэрлэгдээд байгаа. Өөртөө үүсгэсэн. Энэ оюун санаанаас ирж дахиж бүх учир шалтгаан мөн үү алдаа оноо амжилт ололт дараагийн шинэ нэрний юм бүх юм олж авах байхгүй юу? Бүх юм мөн үү. Тэгэхээр яг одоо өнөөдөр ингээд монголчуудаа бид ингээд яриад байгаа юм маань эдрийн хизээ бид нар дээр хурдан ирэх нь дахиад бидний өөртөө энэ ч хэдий ч нэг хурдан учраа олохоос хамаарат байгаа. Нострадамусыг ч одоо мэдэхгүй хүмүүс байхгүй. Тэгэхээр тэр үнээр нэг шүлгэн дээр нэг тийм дөрөв мөр гэдэг юм лээ. Төв Азийн нутагт тэнгэрээс төмөр морин цэрэг бууж ирж одоо дэлхийг одоо хөгжүүлнэ, жаргуулна гэсэн утгатай нэг сайхан үг байт юм бэл. Тэр нь ч таарад байгаа ч юм уу хайш нэг тийм. Хүмүүс чинь нэг тийм нэг юм харчаараа нэг том мөрөөдлийг нийлээд харчаараас агуу их хүчтэй юм байна шүү дээ, тэ.
зохион байгуулалтаас гадна хүн бүхний зүрхэн дотор нэг гэрэл асааж шүү дээ. Бид нар нөгөө гэгээр нэг хэрэг томын бодоод байдаг байхгүй. Бясалгад суугаад баахан одоо өхөр тэрэг ном уншаал тэгээд өстө ард нь гараад тэгээд нэг баахан хүч хөдөлмөр зарж байгаа л гэгээр нэг жоолгоод байдаг. Ердөө тэр биш. Ердөө л энэ буян нүглийн тухай, үеийн өрөөний тухай мөн чанарыг ойлгоол. Тэгээд за ийм л юм байна гэж хүн зөв замдаар зогсох мөчийг л би гэгээр л гэж ойлгож байгаа. Энэ утгаараа бол яг өөртөө чинь санал нэг байна. Үнэхээр одоо энэ сэрхүү бол хязгаарч ирж болно, хэндэж ирж болно. Тэр цаг мөч бол харин өнөөдөр үе олноороос ирэх тэр цаг мөч өнөөдөр ирсэн юм байна гэдгээр нэтгэдэг шүү. Ер нь хүн төрлөختөн. Сүүлийн 400 жил болоог энэ сэхэр ухаарлын энэ ярин руу бид нэр хөл тавьж байгаа байхгүй. Тийм учраас би оншигчдаа ингээд дахиад хэлэхэд ер нь бид нар өөрсдөө энэ 90 цагийн дуудлагыг өнөхөр оюун санаа зүрх сэтгэлээрээ сонсож энэ дуудлагыг бид нар чих тавин сонсож өөрийнхөө ажил амьдрал өөрсдийнхөө байгаа байдал нийгэм улс гэрийнхаа энэ тухай хувь зээний тухай бас бодох хэрэгтэй болчтой гэдэг энэ санааг л хүмүүст хүргэх. Сүүлд мэдээлэл авмаар л. Энэ одоо өрн дахинд одоо бүр Америк дахинд тэгэлгүй яг энэ хөдөлгөөн одоо жинхэнэ өрнөд хэлсэн. Хүний бодол нэгэнд энерги юм чинь 7 миллиард хүний сэтгэлгээ гэдэг бол ямар ч атом цөмийн бөмбөгөөс илүү хүчтэй хамгийн хүчтэй дэлхийд өөрт нөлөөлдөг энерги орчин байхгүй да. яг үнэ. Тэр нөгөө нэг эвтэй байхдаа хүчтэй гэдэг чинь ямар ойлголт юм гэхээр сэтгэл нь нэгдээд нэг зорилго руу чиглэлсэн үедээ хүчтэй гэдэг санаа юм. Тиймээс биш нийлээд одоо нэг хүмүүс шиг ингээд хувааж идэх шиг мэддэг нэгэн үзүүр сэтгэлээр чулуун хэмиг цоолоо. Яг наад чинь баггүй. Нэгэн үзүүр сэтгэлийн чинь эвтэй байхдаа хүчтэй гэдэг ойлголт сэтгэлээр чулуун хэмиг цоолно гэдэг чинь тэрийг анх сонсож байхад бол ямар гоё хэлсэн, ямар гүн гүнзгий утгаар хэлсэн. Тэр бол сэтгэлийн. Тэр миний аягүй их монголчуудаас сэрцгээгээ чи хин гэдгийг мэдээч гэж энийг ойлгосон монголчууд заавал нэг хурдны заалан цуглаад бид нар мөнх тэнгэртэн монголчууд шээ. Тийм ярихтай биш. Зүгээр цөмөрө бодоод эхлэх байхгүй. Тийм. Бодоод эхлэхтэй. Зөв бодоод эхлэх юм бол тийм надтай биеэр уулзаагүй, би биеэр уулзаагүй. Хоорондоо бид нар зүгээр ингэж ярьж байгаа юмыг сонссон. Тэ хүмүүс бодоод эхлэхэд бид нар угаасаа дээгүүрээ бодлороо холбогдчих واخгүй да. Энэ л өөрөө яг бидний чинь үндсэн одоо нэгдэх юм багхгүй юу? Заримдаа ерөөс бодож чадах юм бол бид гэрэл болж ингэж асч чадна. Хүний сэтгэлийн энерги ямар хүчтэй гэдгийг хоёр жишээгээр ярил л да. Сайн уу хоёр туйлын жишээгээр мөн үү? Нэгдүгээр жишээ. 2008 оны Олимпиас Монгол алтан авахд зүгээр л спонтанна буюу огцом тэр монголчууд ямар их баярлав. Тэр годамжаар яваал бие биентэйгээ ямар хөөрхөн баяр хөөрөө хуваалцаад ингэж тийм. Тэгэхээр энэ бол сэтгэлийн баярсан тэр хүч нийлэхээр өстой уулыг нурааж усыг эргүүлэхтийн боломж олгодог гэдгийг уг нь сайн анзаардаг хүн бол тэр Олимпийн аврах төрсний орой монголчуудын өстой бүгдээрээ юм нэгдэлтэй баярлж байгааг нь харуулж байгаа. Тэгэхээр бид нар одоо яг тийм процессыг энэ 2.7 сая Монгол дээр хийх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? 2.7 сая Монгол дээр. Ер нь бол дэлхийн ертөнцийн ордууд чинь нөгөө туйлна. Бидний хизээч болохгүй юм. Саяны Каддафиг алхахад тэр хүмүүс нь ямар хүмүүс байж байгаад ямар хүмүүс болцоод тийм болгосон хүнтэйгээ тэр харгист садистуудаар харьцаж байгаа ба шүү дээ. Энэ бол энэ нөгөө доод боол заяатай хүмүүсийн угаасаа тавилан. Тэгэхээр эндээс би ихтэй нэг ярьж байгаад хоёр анзаараагүй юу? Сэтгэл нэгэнд айгүй хүчтэй энерги учраас мөн үү? Яг энэ язгуур монголчуудын хувьд гомдлоос цаашаа хитэрдэггүй. Гомдлоос гэж. Өөрөөр эндээс юм байгаа шүү дээ. Хүн одоо эхлээд итгэн. Тэгээ итгэн биелэхгүй болоод гомдно. Тэгээд яг гомдол дээрээ бүгд яагаад биеиндээ гомдоод байгаа? Яач гэдэг дээрээ ярилцж чадчих нэгддэг байхгүй юу? Энэ гомдлоосоо цаашаа хитрээд мөн үү? Цөхрөл болоод, хорсол болоод, өш болоод, өс хонзон болоод, өшөө авал болоод явчих юм бол эдгэр шиг болчихж байгаа байхгүй юу? Тэр өнөөдрийн Монголын төрд байгаад өөртөө өчийг олоогүй, олсон ч чадны хүчнийг янзалж чадахгүй байгаа. Маш олон шалтгаантайгаар монголчуудын нэгд хүндсэн юм нь яг энэ гомдлын төвшөнд. Өнөөдөр хүн амын 99% нь тогтолцоо болохгүй гэдэг дээр сэтгэл нь нийлцсэн байж байгаа. Тийм хүчтэй энерги бий болсон. Тэгэхээр энэ 99% нь гомдсон сэтгэл чи өөрөө өнөөдрийн төрийн тогтолцоог зөвшөөрөхгүй болсон байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ маань одоо юусэн яг хутганы ирмэг дээр байгаа.
хорсол цөхрөл болох уу? 2008 оны 7 сарын 1 шиг. Эсвэл тэг бүгдээрээ ярьж сууж хагаад 2008 оны Олимпийн аврах төрсөн шиг болох уу гэдэг сонголтын өмнө монголчууд ирчээд байгаа байхгүй юу? За цэцгийг одоо Жодопгийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Батулга өгнө. За ямар гоё зураг байна. Яа. Харин хизээш татчихгүй зураг байлаа энэ. Энэ монголчуудын одоо таавал энийг их сайн мэдэх нэг сэтгэл зүрхийг одоо нэг яаж нэг бадраасан юмнуудыг холон болгох вэ гэдэг юм дээр л та нарын бол хамгийн их санаа зовдөг. Ялангуяа яг зөв ойлгож тийм ээ. Тэгвэл өнөөдөр яаж нэхэр монгол хүн маань их их материалыг сонирхолоор орцсон тийм ээ. Ийм л юмд л бас санаа зовж яваад идэв. Монголын гавьяатай нөхцөл өдрөө дотор солиулдаг. Тэгээ энэ гадны нэг тийм том дасгалжуулагч сая Францууд манай дээрс нэг хамтарсан бэлтгэл хийсэн. Тэгээ тэр юу болж манай нөгөө жоо хүмүүсийн тэмцээнийг ирж харж байна. Яг ийм сэтгэл зүй үүсэх гэж манай Германд 2 жил бэлддэг гэж байна. Тийм дайчин чанар суулгах гэж. Танайхан ч үс гараанд ирэхэд тэр дайчин чанар нь байж гэх юм байна. Бас тэгэж гайхаад байгаа. Тусанд нь байхгүй нэгээр идэг байгаа шүү дээ. Тэгж явж байгаад би нэг 9 сарын машинад төрүүллээ. Би ерөөсөө нэг 25 удаа төрийн дуулыг оны төрийн дуулыг дууллаа. Би тэгтээ зүрхэн дотроо төрийнхөө дуулыг дуулдаг байсан шүү. Тэр башуу сүүлийн сеншураагүй гэдэг 15 дахь өдөр миний төрсөн өдөр болж таараад. Тэгээ би төрүүлээд нэмэлт барилдаанд даваа жаргалтай байл төрүүлээд. Тэгээ би ерөөсөө энэ бодсон л доо. Энэ түмэн арт түмэн миний арт 2 сая Лонзомын арт түмэн. Төвлөгийг дарцсан. За миний Монголын арт түмэн хүлээж аваад. Тэг байхаа. Яахаараа би өнөөдөр энэ боломжийг ашиглаж монголоор хэлээрээ одоо үг хэлж болдог. Арт түмний хандсан сайхан үг хэлж болдог юм байна. Ерөөсөө бодогдоод болдог. Тэнгэрт тэтгэгдсэн Монголын арт түмэн та бүхэндээ маш баярлалаа. Аврын өшөөлн та бүхнийг баярлуулснаа. Баярлалаа. Гэсэн тэр дотор байсан хүмүүс. Ваа гэж монголчууд л хэлж байгаа. Зүгээр хүн ойлгохгүй. Гэхдээ тэр момент дээр ч хүн байхгүй болдог шүү дээ. Яагаад ч тэн дээр тэнгэрт хэрэгцсэн миний Монголын арт түмэн гэж хэлжсэн. Тэгэд ямарваа нэг юм ингээд юм сэтгэлийн галгүй хийчихэр тэр хизээ нэгэн цагт баригддаг л байхгүй. Тэгээ яг одоо дуун дээр ч гэсэн тийм шүү дээ. Яг ингээл энэ дотроос л дуу гарахгүй л бол тэр хүмүүс нөгөө чихэнд очиод тархинд ч бараг задрахгүйгээр гараа авчдаг байхгүй. Тийм хүний үг ирээс наалддаг. Тэгээд ийм дутуул байгаад байна л да. Уул нь яг сэтгэл зүрхнээс тэ асар том юмыг задлж өргөн хүрээнд те ингэж хийх боломж нь байгаад байхад те бид нар нэг гэр дотор байгаа гэдгээ монголчууд ухаарч эхэлж штэ. Түрүү нь болохоор нэг зургтын ч юм уу те эсвэл нэг намд ч юм уу эсвэл нэг юм юмд харьяалагдаад байсан байхгүй. Одоо залуучууд бол задгарч маш их задгаас сэтгэж эхэлж байна л да. Тэгэхээр энэ цаг бол уулаасаа ирж байгаа цаг юм чинь. Энэ дээр нэх одоо бухимдах яах бол шаардлага байхгүй. Хичнээн их энэ мэдээллийг хааж боомлох тусмал одоо надаас бухимдлаа анзаарагдаж штэ. Тэгтэл цаана нь маш их хүмүүс бухимдаж байгаа гэж бодох хэрэгтэй. Монголчууд бол төртөхгүй тий зүгээр дотроо монголчууд тий. Тэгэд чон чин бухимдахаараа бас л эвгүй штэ. Тий тэгэд чоныг уулна сэтгэж өмнөнийг үлдэгч энэ сэтгүүлч гэж тийм ээ. Энэ сэтгүүлчд маань бас энэ чонны энэ бохимдлыг бол тавигдуулахгүй бол нэг өдөр задарвал бас л эвгүй дээ.
Тэгэд энийг бол ухаарад эхэлсэн л дээ. Бидний